Сайн байцгаана уу сонсогчдоо Час өдөр подкастын шинэхэн дугаартаа тавтай морил. За сонсогч та бүхэн маань хаяас гэмт хэрэг гэхээс илүүтэй адал явдалтай түүх ярьж байгаа юм бол сонирхолтой юм байна гэсэн санаа өгсөн болохоор сардаа нэг удаа ч юм уу өөр сэдвээр ярьдаг юм уу гэж бодлоо. Хэрвээ та бүхэн маань санаж байгаа бол одоогоос 15 жилийн өмнө буюу 2010 оны 6 сарын 19-нд Дорнод аймгийн Баян уул сумын 4-р багт зусаж байсан энэ алтан гэрлийн отхон хүү 10хан настай Уран Баяр сураггүй алга боллоо гэх дуудлага мэдээлэл олон нийтийг сандаргаж аймаг, сум, улсын онцгой байдлын аврагчид хүүг эрен хайж эхэлсэн боловч эцэстээ эрэл мухардаж дарга буюу хүүг хайх ажиллагааг зогсоосон байдаг. Гэтэл 10 настай Уран Баяр уулын гүн ширэнгэд 11 хоногийг өнгөрүүлж төрж өссөн сумаасаа 140 км явган алхсаар дадал сумын нутаг дэвсгэрт хүнтэй таарч ам аврагдсан түүхээс өнөөдөр бүгдээрээ ярилцах болно. Тэрээр тоодон дээл тоглоомон машинаас салаагүй 10хан наснда үүрч явсан хазаар амгай хоёроороо чон үргээж бугын урамдаан дунд нойрсож ойн гүнээс онон голын хөвөө хүртэл 140 км газрыг туулахдаа хад чулуутай газраар хүл нүцгэн явсаар хилэн дээрээ уснаас өөр юу ч тавилгүй 10 хонжээ. 2010 оны 6 дугаар сарын 22-нд тэдний сумынх нь овооных нь наадан болох гэжсэн бөгөөд Уран Баяр аавтайгаа хамт бууралдаагаа наадамд уралдуулах гэж байсан юм байна. За түүнийг алга болдог өдөр буюу 6 сарын 19-нд ойр хавьтанд зусж байсан айлуудаараа нийлээд даагныхаа үсэргээг хийчгээд Уран Баяр ихчийнхаа нөхөртэй хамт явж байгаад тэг хүргэн ах нь төрүүлээд явж байя гэсэн болохоор Уран Баяр сааралгүйгээ унаад бууралдаагаа хөтлөөд ардаас нь гэрлүүгээ явжээ. Гэтэл гинэтхэн түүний хөтөлж авсан буурал даагных нь хазаарын сагалдраг нь тасраад дааг нь мод руу давхиад орчихсон юм байна. Уран Баяр даага барих санаатай ардаас нь мод руу ороод хөөсөн боловч даага барьж чадаагүй бөгөөд нэг л мэдхэд хаана яваагаа мэдгээ болж төөрч өгсөн байгаагаа ойлгосон байна. Тэрээр 11 хоногийн дараа 9 минут олцсныхоо дараа ярихдаа уг нь урагшаага модноосоо гарах гээд гэрлүүгээ явж байна да гэж бодоод яваад л байсан чинь одоо бодоход хоошоогоо яваад байсан юм байна лээ. Удалгүй харанхуй болж зүг чигээ мэдгээ болчихсон. Ойд ганцаараа хонож байхдаа аав ээж хурдан ирж аваасай гэж бодогдож байсан. Эхний шүнд би зөндөө уйлсан. Морио унаад уйлаад л яваад байсан. Ойр орчимд муухай дуу гараад л сүүлдээ удаан уйлсан болоод ч тэрүү хоолоо маань хатаад дуу гарахаа болчихсон. Их хол явж байгаад мориноосоо буугаад унтахаар шийдэж газар сууж байгаад унтаж чадалгүй үүр цайлгасан. Ер нь би өдөр ганцаараа явж байхдаа мэддэг дуу болгоноо дуулаад л яваад байсан. Эхний 3 хоногтоо ус олдохгүй байсан болохоор юу ч уугаагүй ам их цангасан. Харин 3 хоногийн дараа нэг булаг дээр очиж ус уусан. Эхний хэд хоногтоо би гайгүй байжгаад сүүлдээ сулдаад хүл өвдөөд хэцүү юм байна лээ. Уг нь мойлтой газар таарсан чинь мойл нь түүхий байсан болохоор би сайн идэж чадаагүй гэж олцсныхаа дараа Уран Баяр ярьж байсан байна. Мөн тухайн үед хүмүүс түүнийг 10 хоног яаж хоолгүй хоосны явдгийм бэ? Худлаа байхаа өвс идэж байсан байхаа гэх зэргээр ярьжсэн бөгөөд Уран Баяр бол үүнд хариу хэлэхдээ хүмүүс худлаа хэлж байгаамаа өвс идэх гэж оролдож үзсэн ч хоолоод авахгүй байсан. Олон хоног хоолгүй яваад ахаар сүүлдээ хоолноос өөр юм бодогдохгүй болсон. Хурдхан л хүнтэй таарах юмсан гэж би бодож байсан гэж Уран Баяр ярьсан байдаг. Ингээд үргэлжлүүлээд та бүхэндээ Уран Баяр хүүгийн тухайн үед төөрч явсан үйл явдлаа хоног хоногоор нь санаж байгаа зүйлээ ярьсныг нь сэтгүүлч Хүрэл Баатрын бичсэн нийтлэлээс уншиж өгье. Нэгдэх өдөр даага алтчхаа дараас нь саарал гүтэйгээ барих санаатай модон дотор хөөжээ. Тэр үед даага барихгүй бол хоол нь ихтээд уралдаж чадахгүй болох байх. Бас аавд загнуулах байх хэмээн бодож араас нь хөөцөлцөөр л байж. Хэр удаан даагныхаа араас явсан юм бүү мэд. Нэг мэдсэн даага хаашаа явсныг мэдэхгүй болчихсон. Тэгээд л за одоо өнгөрсөн хэрэг гэрлүүгээ л явхаас аавд загнуулах байх гэж бодсоор модноос гарах санаатай урд зүг рүү явж эхлэв. Зөндөө удаан явсан боловч модноос гарахгүй байсанд гайхаж одоохон гарах байх хэмээн бодсоор явж байх зуур шүн болчихов. Тэгээд л гэр байгаа гэж бодсон газар руугаа явсаар байгаад сүүлдээ хаашаа яваад байгаагаа ч мэдхээ болчихсон байсан. Тэр үед хідэн талаас нь нялх хүүхэд уйлаад байгаа ч юм шиг
эсвэл хүн дуудаад байгаа ч юм шиг чимээ хаа сайгүй гарч байж. Хүүгийн зүрх хүчтэй зохиолж ганцаараа уйлсаар зөндөө удаан яв. Аав ээжигээ араас нэрж байгаа байх хэмээн бодож дуудаад л яваад байсан аж. Гэвч хинч түүнийг сонсохгүй байхаар нь буугаад морой модноос уяад унтахаар хөвтжээ. Нойр нь хүрэхгүй эргэж хөрвөөж чихтэй газар доороос нь нойтон оргиод унтаж чадахгүй байсан болохоор чулуун дээр 3 цаг гаруй сууж байгаад үүр цайлгажээ. 2 дахь өдөр үүр цайж байхад мориндоо мордож хаашаа яваад байгаагаа ч мэдэхгүй зөв чигээ алдан баахан явжээ. Тэр өдөр их халуун байсан болохоор халууцаж морой гуйцаар явсан боловч ой дотроос гарч чадсангүй. Аман цангаж ус хайсан боловч тусал ус жолтсонгүй явсаар л байлаа. Сүүлдээ өлсөөд мориноосоо бууж жимс хайсан боловч бас л юу ч олсонгүй. Аава ээжээ гэж чангаар дууцаар хоолоо сөөгөөд хий димээл уйлж явжээ. Бүр нулимсан ч гарахаа байсан гин. Аз таарч аягийн чинийхэн хонхорт борооны ус тогтсонтой таарч хоолоогоо твтээжээ. Гэвч шавартай усыг уухад 3хан балгал байлаа. Өдөржин явсан сааралгүн гэлдэрхээс өөрөөр явахгүй болохоор нь мориноосоо бууж өвс идүүлж байгаад модонд сайтар бүхэлж уяад хэвтжээ. Гэвч хүүгийн нойр нь бас л хүрсэнгүй. Шүнжин хідэн талаас нь элдв янзын дуу чимээ гарч айсаар байж арай гэж үүр цайлгав. Тэр үед хүүд хурдан гэртээ харих юмсан. Яах гэж даагныхаа араас мод руу оровдоо ингээд л үхдэг юм байж химэн бодогдож байсан аж. 3 дахь өдөр. Ус уулгүй 3 хонлоо. 3 дахь өдрийн өглөө аман цангаад болохгүй болохоор өвсөн дээр буусан шүүдэр гар дээрээ тусааж уух гэж оролдожээ. Гэвч амныхаа цангааг тайлж чадсангүй. Гэхдээ хүү цамцаа тайлж газраар чирч нойтон болгоод цамцаараа нүрэ арчиж аваад мориндоо мордоод хөдөлжээ. Гэвч хэсэг явж байтал морин юунаас ч юм бүүмэд үргээд булгиж эхлэв. Хоолунд идээгүй утчихсан учраас биеийн сулдаж хид булгахад нь л мориноосоо унчхав. Морин хаашаа явсан юм бүү мэд. Ингээд уран баяр хэсэг толгоон эргэж ухаан балартаж байгаад боссон чинь 2 гутал нь байхгүй болчихсон байв. Тэр хаваар хичнээн хайсан ч гутлаа олсонгүй. Ингээд л тэр 3 дахь өдрөө морьч үгүй гуталчгүй хоцров. Үүнээс цааш уран баяр хөл нүцгэн явжээ. Мод чулуунд хөлөө шалбалж, цус нь гоочхоор нь шүд зууж, тэссээр л яваад байж. Сүүлдээ хөл нь өвчин орж алхахад хүндхэн болов. Наранд өдөржин алхаад нүүр гар нь шумууланд хазуулж майдсаар байгаад гөвдрүү болоод хавтчихав. Ийхүү биеийн сулдаж арай гэж явж байгаад жижигхэн булгахтай таарчээ. Хантлаа усууж аваад булгийнхаа хажууд хөвтөөд өгч. Цангаж байгаад усуусан болоод ч тэрөө нойр нь хурж унтаад шүн дундын алдаж сэржээ. Тэр анх ойд хоногтой сонсож байсан элдв янзын чимээнээсээ айхаа нэгэнт болжээ. Гэрийнхэн маань хайж байгаа байхдаа хурдхан л ирээсэ гэж бодон хөвтөж байгаад нам унтаад өглөө нар дээр мандчихсан байхад сэржээ. 4-5 дахь өдөр. Хаашаа яваад байгаагаа мэдэхгүй юм чин эндээ л аав ээжигээ хүлээж бай. Тэд миний араас хайж байгаа байх. Удахгүй олон биз химэн бодож булгийнхаа хажууд өвс зулгааж хөвтөх газраа бэлдээд бас нүмерч унтах хідэн өвс зулгаагаад өдрийг өнгөрөөсөн байна. Өлсөж байгаа болохоор модны навч 2-3-ыг идээд дахиад идэх гэж оролцсон боловч чадаагүй гин. Ийхүү уран баяр цангаж үхэхээс аварсан булгийнхаа дэргэд 2 хонжээ. 6 дахь өдөр. Шархнаасаа болж өндөр хэмтэй халуурч эхэллээ. Булгийн уснаас сайн ууж аваад цааш явлаа. Цамцныхаа ханцуугаар хөлөө боож явсан боловч шархалсан хөлнөөс нь идээ цус гоожиж явхад тун чиг бэрх болов. Баруун талынх нь хөлийн уул хөндөр орчихсон болохоор амхандаа мод туулж явсан ч ой модон дотор хэсэг явж байгаад толгоо нэргэж эхэллээ. Удалгүй уран баяр мойл жимс ургасан газар олж очисон бөгөөд цадтлаа идэх гэсэн боловч жоохон идээд л гашуу оргиод идэж чадсангүй. Хэсэг амарч байгаад цаашаа явах гэсэн ч шархтай хөл нь өвдөөд мойл ургасан газраас холдож чадалгүй тэндээ хонхоор олжээ. Дахиад л өвс зулгааж дээгүүрийн нүмерч хөвтөөд удаагүй байтал өөрийн ирэхгүй чичирч өндөр халуурч эхэлжээ. Сүүлдээ хөл гар нь бадаарч эхэлсэн байна. 7 дахь өдөр. Түүний биеийнх нь халуун баг зэрэг буурч ой модон дундуур цааш алхаж эхэллээ. Халуурч байгаа болохоор өсөж байгаагаа ч мартчихсан гэдэг. Ой модон дундуур өдөр хэрд явж байтал өмнөөс нь гинэтхэн чон гараад ирэв.
Уранбаяр айхдаа маш чанга хашгирахад чон эргээд зүхтаачихсан байна. Шүн унтах үед нь дугардаг элдв янзын чимээнд дасч айхан баг болчихсон байсан ч чонтой хаалт тааралдсан энэ үйл явдал түүнийг дахин айдас давтуулжээ. 8, 9, 10 дахь өдөр. Өглөөний сэрүүнд хэсэг зуур алхаад дахин булагтай тааржээ. Тэнд ундааны сав хаячихсан байсан нь хүн ирж байсныг гэрчлэв. Ашгүй хүнтэй газар ойртож байгаа юм байна гэсэн бодол хүүд төрж уснаас нь уугаад цааш явжээ. Гэтэл нэг ч хүнтэй тааралцсангүй. Ой модноосоо ч гарч чадсангүй. Зөндөө удаан алхаж байгаад өглөөний хөдөлсөн газраа эргээд ирчихсэн байсан учраас тэндээ хонголсон юм байна. Маргааш өглөөнөөс ирэхэд хөл нь асар их өвдөөд алхаж чадахгүй болохоор нь дахин нэг өдрийг тэр газраа өнгөрөөжээ. Гэтэл маргааш нь ч гэсэн дахиад хүү алхаж чадахгүй болохоор хэвтээд өгжээ. Түүнд цаашаа нэг ч алхах тэнхэл байсангүй. 11 дахь өдөр. Ингээд 3 хоног нэг газраа хөвтсээр төөрснөөсөө хойш 11 дахь өдрийнхөө өглөөс ирэхэд юу болж байгаагаа ч мэдхээ байгаад биеийн дэндүү сулдчихсан байлаа. Гэвч Уранбаяр хөлийнхөө хөндүүрийг тисж цааш шүд зун хэсэг алхахтал ашгүй ой модноос гараад иржээ. Тэртээ хойд талынх нь ингэр дээр айлууд яраатал харагдахад гэртээ ирсэн юм шиг санагдаж хүү өөрийн ирэхгүй хингэнтэл уйлсан гэдэг. Айлуудыг чиглээд алхаж байтал өмнө нь том гол тааралдаж ус руу орсон ч гол Уранбаярын цээж хэсгээр нь татах үед айгаад уснаас гарсан байна. Ингээд голынхон хөвөөг дагаад явж байтал иргэн гинэт цөмрөөд онон гол руу цүл хийгээд унчихсан. Гар хүл хоёроос авчуулаад л ирэг рүү сэлэх гэхээр урсгалдан цохигдоод байсан учраас ирэгт дөхөж чадахгүй урсаж байтал гол руу саглааж ургасан модны мөчөр таарахаар нь самарцаар байгаад зуураад авсан. Мөчрөөсөө атгаж багаар барьцаа ахиулсаар ирэг дээр гарч чадсан гэдэг. Ингээд арай гэж ирэг дээр гарчгаад ухаан санаа нь балартаад хэвтэж байтал хүмүүс хоорондоо яриад ч байгаа юм шиг сонсогдсон. Уранбаяр хүний чимээ сонсоод хамгийн сүүлчийнхаа тэнхийгээр авраараа гэж орлоод уйлж гарчээ. Харин голын цаад ирэг дээр алтан гэрэл золбоо гих 2 хүн загасчилж явсан бөгөөд хурч ирээд хүүг өргөж гэртээ аваачин чихэртээ хаар цай өгч байгаад будаатай шүл хийж өгчээ. Хэрв шууд хоол өгсөн бол Уранбаяр тэр дороо ухаан алдах, цаашлаад амнасаа алдах байсан гин. Ингээд хүү танихгүй айлд нэг хоноод өглөөн сэрүүтэл ээжийнхэн утасны дугаарыг санаж байсан учраас хэлж залгуулсан. Ээжийнхэн дугаар руу залгаад Уранбаяр байна гэд ярьтал аав ээжийнх нь хинэн ч итгээгүй. Харин уянгаа гэдэг ихчтэйгээ ярьсныхаа дараа гэрийнхэн нь итгэж тэр шөндөө 3 мотоциклтэй ирж Уранбаярыг авч явсан байна. Ийхүү жирийн малчин айлын 10 настай хүү битүү ширэнгэн ой дотор 11 хоног идэх хоолгүй ганцаараа байсан аж. Тухайн үед Уранбаярын эцэг эх нь хүүгээ эхний 3 хоног хайгаад олдохгүй болохоор нь үхчихсэн юм байх гэж бодож байсан гэдэг. Мөн 3 хоногийн дараа унаж явсан морин имэйлээ гидсэндээ хийчихсэн 4 цус болчихсон ирсэн болохоор ядахтаа хувцсных нь тасархаагч болтугай олох юмсан гэд хүүгээ хайгаад л байсан юм байна. Харин энэ үед цагдаа нар Уранбаяртай хамт явж байгаад салж явсан гэх эгчийнх нь нөхрийг ямар шалтгаанаар дүүгээ орхиод явсныг нь хардаж хэсэг хугацаанд шалгаж байцааж хорьсон байдаг. Мөн аав ээж нь нутгийн хаан мэргэн түргэн хүнээс асуусан чинь бурхан болчихжээ. Том шувуу шүүрээд аваад явчихсан байна гэж хэлээд давхар сэтгэлийг нь өмрүүлж ээжээ. Аймаг сумын онцгой байдлын ажилчид болон энгийн иргэд нийлсэн 60 гаруй хүн Уранбаярыг хайгаад ямар ч сураг ажиг гараагүй учраас 4 дахь хоногийн буюу 6 дугаар сарын 23-ны орой эрлийн ажиллагааг албан ёсоор зогсоосон. Түүнээс хойш зөвхөн гэр бүлээрээ л түүнийг хайж байсан юм байна. За одоо та бүхэндээ 2020 онд Уранбаярын өгсөн нэгэн ярилцлагын хэсгээс хүргэе. За Уранбаяр болохоор дээрээ 3 эгч, 2 ахтай, 6 хүүхэдтэй айлын баг хүү юм байна. 2020 оны үед тэрээр Монгол Солонгосын Политехникийн коллежид цахилгаанч нар суралцаж байгаа боловч тухайн үед нь цар тахлаас болоод сургууль нь амарчсан учраас барилгын туслахын ажил хийж байна гэсэн байна. Тэрээр Дорнод аймгийн Эрдэнэ цагааны 0
146 дугаар ангид халах голын наахан байрладаг 9-р заставт хилийн цэрэгт явчаад ирсэн юм байна. Мөн Уранбаяр хүүхэд насандаа туулсан үйл явдлаа 11 хоног ойд ганцаараа төөрсөн тухайга сүулт танилцсан найз нөхөд анги хамт олондоо бол огт ярьдаггүй гэсэн. Яагаад ярьдаггүй вэ гэхээр хүмүүст хэлэхээр ерөөсөө үнэмшдэггүй тэгээд үлгэр яриад байна гэж бодоод байдаг болохоор нууцлдаг юм байна. Мөн тэрээр ярихдаа одоо бодохнээ заримдаа тэр үйл явдал зүүч шиг санагддаг. Тухайн үед би үхэжч болмоор үйл явдалтай их таарсан. Тухайлах юм бол 11 хоногийн хугацаанд 3 удаа чонтой таарсан. Нэг нь бүр унтаж байхад хөлнөөс маань үнэрлээ зогсож байсан. 2 чон нь намайг 48 цаг дагсан. Азар би унаж явсан морьныхоо хазаар амгаагаа хооронд нь харшуулж чимээ өгсөөр ам аврагцсан гэж боддог. Манай өвөө надад энэ аргыг зааж өгч байсан. Бие хамгаалахад тусалсан. Хідэн өдөр усгүй явж байгаад булаг олоод усуугаад хоол идсэн юм шиг болоод унтаад өчгсөн байсан. Өглөөн сэртэл намайг тойроод 8 буг урамдах нь урамдаж, ус уух нь уугаад зогсож байсан. Тухайн үедээ би жаахан хүүхэд байсан учраас тоолчхоод л босоод явчихсан. Одоо тэр ах шиг бодоход яг л уран сайхны кино шиг бидний төсөөллийн ертөнцийн Деважин шиг санагддаг гэсэн байна. Мөн Уранбаяр өвөөгийнхаа заасан бүхнийг одоо ягштал нь сурсан нь амьд гарахт нь дэм болсон гэж өөрөө л ярьж илээ. Тэрээр өвөөгөө дурсахдаа миний өвөөг Жадамп гэдэг байсан. Намайг ойд төөрч өгсөн хөлтэй бүхэн хайж байхад өвөө маань ганцаараа эрхээ эргүүлээд гэрээ нар зүв гороолоод өдрийг бардаг байсан гэсэн. Хүүгийнхаа төлөө ингэж залбирч мэддэг маань мэгцмээ уншсан нь намайг чонноос хүртэл хамгаалсан болов уу гэж би боддгоо. Мөн өвөө маань аав ээжэд хүү минь 9 минут ирнэ. Эрэхтэй 100 хойноос л ирэх болов уу гэж ярьдаг байсан гэдэг. Намайг төөрч яваад гэртээ буцаад ирэхэд өвөө маань хүүгээ тосоод гэрийнхаа гадна зогсож байсан. Гүүгээд очтол толгоо үнэрлээд уйлж байсныг нь мартдаггүй. Өвөө маань биднийг баг байхад жимсэнд их дагуулж явдаг байсан. Ингэж явахдаа болцсон гүйцээгүй ногоон жимс битгий идээрээ. Гидэс гүйлгээд шингэн алддаг юм шүү. Үхэлт ч хүргэх аюултай гэж ярьдаг байсан учраас би тэр үед ойд яаж ч үлссэн ногоон болцоотой жимс идээгүй. Хэрвээ за жимс юм чин идчихийгээд би идчихсэн бол цанх татаад үхэх байсан байхаа. Тийм учраас уснаас өөр зүйл амандаа хүргээгүй. Хүн ер нь хоолгүй болбол эхний 2 өдөр л гол харлаж шүлс ялгараад дагжиж чичиртлээ өлсдөг юм бэлээ. 3 дахь хоногоос өлсөх мэдрэмж төрхөө болчихсон. Уг нь би эхний шөндөө нэг их олон үхэр дунд хонсон юм. Тэр үхрийг дагаад явхаа мэдэхгүй цаашаа явчихсан нь миний буруу болсон. Хэрвээ би тэднийг дагаад явсан бол айлд очихол байсан гэж ярьсан байдгаа. За тэгээд Уранбаярын амьдралаас сэдвэлсэн кино бас гарч исэн бэлээ. Хазаар гэсэн нэртэй кино байсан санагдаж байна. Би бас тэгжээ үзье гэж бодоод байгаа. Нөгөө Voo, Go Plus энтер гээд Монголын стрим платформуд байдаг шүү дээ. Тэдрээс үзэж болох юм шиг байлээ. Not sponsored. За тэгээ өнөөдрийн дугаараа бүгдээрээ энд хүрээд дуусгая. Миний олж чадсан энэ одоо үйл явдалтай холбоотой мэдээллүүд гэвэл энэ байна. Тэгээ та бүхэн маань энэ үйл явдлын тухай юу гэж бодсон? Санал сэтгэлдээ заавал доор комент хэсэг дээр бичиж үлдээгээрэй. Бас subscribe дарахаа битгий мартаарай. Ингээ бүгдээрээ дараагийн дугаараар тун удахгүй эргээд уулзъя. Түр баяртай сонсогчдоо.